Найз залуутай юу? Найз залуу бай. Hi, сайн бацхан уу. Тэгэхээр ингээд өнөөдөр би Q&A хийх гэж байна. Ямар асуулт ирсэн? Яаж хариулах гарцгаая? Сайн уу манайхаа? Юу яцгаанда? Тэгэхээр өнөөдөр би нэг өөр газар бас өөр камераар тэгээ өөр микээр ингээд бичлэг эхлүүлж байна. За яагаад вэ гэх юм бол ээжийн талын үеэл тэгээ видео контент хийж эхлэж байгаа. Тэгээд авсан камераар нь бас микээр нь би ингээд өнөөдөр анх удаа ингээд бичлэг хийж үзэж байна. Замар бичлэг хийхээ бас хийлгүй жоохон удчих шиг боллоо. Та хэдийн бүгд ингэж ассан Q&A бичлэгийг яг одоо хийж өгч байна. Let's get into it. За би тухтай сууж агаад тэгээ сайхан уншаад явчих заяа. Би одоо ингэж бичлэг хийгээ байж гин. Хамгийн түрүүнд нь top 1 гэх юм бол мэдээж Ruby гихч манаагаа ямар ютубер үздэг лээ. Өөр Instagram дээрээ дагсан хүмүүсээ гоё харчил та. Өдөр дунд ютубер их захнаар байгаа бах. Хоёр дахь нь гэх юм бол Мишель тэгч байгаа. Өмнөх YouTube-ийн нэр нь болохоор French Kiwi Juice гэдэг нэртэйсэн. Тэгээ одоо Мишельд болгоцсон байлээ. Өөрийнхөө нэртэй болгоцсон байлээ. Third one is Togo ах. Тэгээд би Togo ахт саяхнаас ингээд амар бичлгүүдийн үзээд ингээд амар. Яа дөрөвтг нь болохоор цогтой ах байгаа. За ер нь mesmerism гэдэг хэлчихэд буруудахгүй байх гэж бодож байна тий. Actually нэлээд олон үздэг хүмүүс байгаа мэнэ. Би сая ингээд ухаад харсан чинь амар олон хүмүүс байд юм байна. Тэгээд 1 2 3 4 5 гэдээ ахгүй. За дараагийн асуулт. iPhone 3 4 саятай байгаа юм болов уу? Үгүй 2 3 саятай байгаа юм болов уу? Окей. Гэтэ би чаддгүй л дээ. Хараа guys, энэ чинь ингээд тойл байгаа байхгүй. Би тэгээд түрүү чинь ингээд тойлон тараал ингээд байхгүй. За миний бодлоор бол шүү дээ. YouTube хийж эхлэх талаар нэлээд олон YouTube дээр контентууд байгаа гэж бодож байна. Марг миний тайлбарлалтгүйгээр угаасаа зөндөө байгаа гэж бодож байна. Ямар just search for YouTube. За тэгэхээр бэлгийн зогсоосон болгуучлаарай. Тэгээ та хэдний хэлэх юм байна. Ер нь бол 3 асуулт амар давмгалж ирсэн. Тэгээд 3 ч гэхгүй нэг нь баг амар давмгалж орж ирсэн. Тэр асуулт нь юу байсан бэ гэх юм бол YouTube-ийг хизээ хийх юм бэ? YouTube бичлэгээ хизээ хийх юм бэ? YouTube дээр бичлэг хийхгүй юм уу? Хурдан бичлэгээр гэсэн асуултууд бүр амар их ирсэн байгаа. Тэгээд бас бараг асуулт гэхээсээ илүү хүмүүсийн хэлж байгаа юмнууд бас амар их байсан. Тэгээд аль болох асуултыг нь олж ер нь бол энэ бичлэгийг хийсэн шүү за. Саяны хүн бас дахиад хэддгээр ингээд орох уу гэж асуусан байна. Ээж эмти явж байна. 8 дугаар анги шүү. За одоо энэ яг зөв асуулт биш үү сая. Миний өмнөх дээр буруу асуулт асуусан байсан. Энэ яг зөв асуулт биш. Ийм утас барьдаг. Би өстө ойр дөндрөө үзэг байгаа. Гэтэ нэг босоод харуулчих та. Наа харж гин үү? Амар өндөр. 160-аар хавцаалгаа. Boyfriend. I don't have any boyfriend, guys. Don't ask me that question. Тамка өрхөдөө нэг амар асуудал гэдэг юм бол байгаагүй зүгээр амар surprise-лаг бүр ингээд амар shocked байсан. Ямар reaction гаргасан яасан хийснийг үзмээр ах юм бол миний яг өмнөх vlog руу ороод үзээрэй за. Нас 13 years old. Та нар бүр ингээд back to school хаалаар бүр ингээд намайг бүр ингээд болгож ийн заяа. Би хийнэ. Хихийг бодноо. За би ирлээ сая жоохон асуудал гараад. Үгүй 9 сарын бичлэгийг маань үзсэн бол угаасаа та нар мэдж байгаа. Яа 32 дугаар сургууль. Мэргэжлийн бол одоо тодорхойлог байгаа. Гэтэ яг миний чаддаг хэлэлүүд бол нэлээ их учраас хэлэхэд хэцүү. Гэтэ нэх амар өөрийгөө бас ийм сайн мэн гэж хэлээгүй шүү за. Бүх зүйлүүдийг ер нь бол сонирхох дуртай, хийх дуртай. Гэтэ бүгдэн дээр нь бол сайн гэж байгаа юм бол биш шүү. Дараагийн асуулт нь болохоор найзалж болох уу? Хамт хичээлээр хэслээ зөвлөж болох уу? Найз болж ер нь бол окей болно гэх юм уу, болохгүй ч гэх юм уу надад нэг тийм баталгаач зүг алга. За TikTok-оор орж ирсэн асуулт байна заяа. Өсдгүү гэж бол хэлэхгүй заяа. Гэхдээ би 9-р ангиасаа юм уу те ахлах анги ороод эхлэн штэ. Манай сургууль баг ингээ 9-р анги ахлах ангитай тооцчихдаг болохоор би ахлах анги гэдэг шүү за. Яа. Хэдэн килограмм вэ надад зөвлөгөө өгөөч. Би 7 ангид орно турахыг гэж байна. Би турхаа бишээ. Би ямар ч exercise идэр хийдэггүй заяа. Яаж турхаа харин хүмүүсээс асуудаг болохоос ш би ингээд өөрөө заадаг нь биш. Logarithmын бэлтгэлтэй буцаад орооч хаа гэдэг. Манай бэлтгэлийн найз байна. Би буцаад орохгүй guys. Буцаж орохгүй. Зүр ямар бичлэг хийхээ мэдэхгүй яг ингээд зорж хийж ингэж нэр энэ бичлэгийг хий гэсэн санаа ерөөсөө олдохгүй байгаа л жоох хийхгүй байгаа. Амар хүүрхэ.
Асуулт гэхин ч бас сайшин гэтээ үтэж амар хөөрх юм ирсэн байна заяа. Энэ насны хүүхдийн иймэрхүү бичлэгүүд нэх үздэг ч гэсэн чиний үзэхэд урамтай хөөрхөн санагдаад байдаг шүү дээ. Баярлаа. Чи ч гэсэн амар хөөрхөн байна. Хандлаганаас ч мэдрэгдэж байна. Манай дүүгээс бас асуулт ирсэн байна заяа. What is the reason that you got into a content creator? Би том болоод жүжигчин болохыг ер нь бол хүсдэг заяа. Бити гайхаараа манайхан би зүгээр л жүжигчин болохыг хүсдэг. Content creator or дамжуулаад кинон тоглоод байгаа хүмүүсийг харахаар ямар гоё юм бэ? Контент хийж агаад ингээд бас жүжигчин болдог хүмүүс бас байд юм биш үү? Ямар гоё юм бэ гэж би бүр ингээд нэг хүнээс ялчгүй ингэж ойлгож авсан байхгүй юу? Тэр хүн гэх юм бол манай шаймилагч байгаа. Саяхан бас нэг шаймилагч уран бүтээл тоглоод тэгээ хөрхөн рил явцсан байсан шүү дээ. Гэт тэнгүү жоохон би өмжүүлшүү хүсдэг штэ. Ер нь бол би бичлэг хийхийг хийчих хүсэж байгаа. Тэгтэл та бүр амар хөөрхөө. Тань шиг болохыг хүсдэг шүү. Хэрвээ үзчихвэл гэтэл үзгүй л дээ. Би зарим нэг бүр яг амар тулгамдсан эдит хийх үедээ би бол бүр ёо ямар их юм бэ гэж жоохон боддог. Гэхдээ би ингээд бүхнийг ганцаараа хийж байгаа, бичлэгээ ганцаараа эдитлж байгаа, бичлэгээ ингээд ганцаараа постолж байгаа. Тийм болохоор ингээд баг 3 хүн байгаад нэг амар шантраад ах юм баггүй. Би гоё битэй биш ээ. Oh, put it down. Үгнэ. Надад юус айдол болох хүсэл байхгүй. K-pop сонсдог. Гэтэ болохыг хүсдэггүй. Мэргэжлээ тодорхойлоогүй байгаа. Гэтэ жижигчингээ би сая хэлсэн. Зү. Ингээд өнөөдрийн миний Q&A бичлэг дуслаа. Нэг их асуулт байсангүй. Facebook, Instagram хоёр дээрээ стори оруулаад асуумаар асуултаа зүгээр ингээд асуугаарай гэдгсэн чинь ингээд иймэрхүү асуултад ирсэн. Тэгээ эдэртэй бол ингээд хариулаад дуусчлаа. Энэ бичлэг дуслаа. Үзсэнд баярлалаа. Bye. Алло. Би сая нөгөө бичсэн чанарын данар мэдээд авчих.